бид хоёр ч бас нэг ажлын хавцандаа муурны ус болгочихгүймсэн ингээл хуцаа тайлгал ингээл сандраад байдаг. Бүр тэрвэрэн мяавлаад ярьлаад бараг хайчаад ирсэн ямар арайрсэн ингээл байгаа юм шиг амар их тэгэж мяавлж байгаа л та тэгээ тэрвэрэнгуй тайвширдаг. Энд энэ өдрийн минь намайг сайн жаргал гэдэг. Надад ч зөв гэдэг. Бид хоёр Димка, Ромка хоёрын ээж аав байна. Манай том муур бол 6 настай эрэгтэй British Shorthair үйлдвэрийн муурага Димка гэдэг нэртэй. Оросоор ерөнхийдөө утаахан гэсэн үг, smoky гэсэн үг. Тэгээд арсных нь өнгөтэй. Баг нь Ромка. Ахтайгаа ижлэгэн нэр өгөх гээд тэгээд Ромка гэж нэр өгсөн байгаа. Муур анх тийжсэн шалтгаан гэвэл Дашка маань нөхөр орцноос нэг муур болоод тэгээд бид хоёр нэг 7 хоног тийжсэн. Тэгээ эмгтэй муур байсан л да. Тэгээд нөгөө биеийн тэнхрээ сайжраад ирсэн чинь ороо тэр муурны. Тэгээд ороо ирсэн чинь миний нүүр заатнаа талшил өгөөд эхэлсэн. Тэгээд за энэ муурыг одоо тавиад явуулъя да гэд тавьж явуулж исэн. Тэгсэн чинь тэр муурланд ингээд 7 хоногийн дотор амар тассан. Би бүр мууртай л мураа ингээд шүн мөн өста бараг хардаар зөөдлээ. Тэр муур намаа яах гэж явуулсан тэр гэж зөөдлээд ингээд. Тэгээ манай аав хөөрхөн амттай эзэн олж өгч ийн гэж өгчээсэн. Тэгээд ямар хүн төсний зам мэдхгүй араас нь гэж яваагүй л те. Тэгээд ер нь за би өөрөө ингэсэн мууртай алмаар ингээд нөхрөөсөө муур нэгсээр агаад төсөөдрөөрөө муур авахгүй болж исэн. Тэгээд ганц мууртай байх хүн хөөрхөн ч гэсэндээ манай муур маань ялчгүй ганцаардаа байгаа нээр мэдэгдээд тэгээд өглөө гарахад л үүдэнд орой ирэхэд л үүдэнд тэгээд ингээд тоглох хүн байхгүй бит хоёр өдөржингөө ажилдаа явцдаг. Тэгээд ялчгүй амар ганцаардаа тань ингээд дүүтэй болохоо шийдсэн тий. Тэгсэн. Тэгээд Ромкага би дуутай яваад баян шүнийцээс нэг айлаас очиод хөрчилж авч ирсэн. Ер нь нэг муур төрөөд тэгээд юу яаж чадахгүй өсгөж чадахгүй гэд юу зулцгууд ингээд аваач гэд нэг тийм юу фэйсбүүкээр хараад тэгээд муурыг багаас нь одоо тижээж чадна гэд анхныхаа муурыг нөгөө 7 сартаа таахт нь авсан. Муур тижээж үзээгүй юм биш шүү зулцэг авахаас яагаад гэсэн л да. Тэгээд арай ингээд хооллоо сурцсан 0 доороо сурцсан муур авъя гэж авчаад дараа нь болохоор за одоо муур яаж тижээж мэднэ. Яг багаас нь тижээж чадна гэд тэгээд золцог авч ирсэн. Тэгээ манай Ромка бүр наваа бүр яг ээж гэж хард юм шиг. Ер нь нүдэнийхин л би ингээл хооллол ингээл логчаал дандаа ингэж тэрдэг. Одоо хүртэл ингэж мөрөн дээрээ тахуулаа ингээд бүсэн дээр алдаж ингэж тэрүүлэх дуртай. За өдрийн амьдрал гэх юм бол одоо өглөөнөөс эхэлж байна. Өглөө босоод би муурныхаа нойлын цэвэрлдэг байгаа, элсийн цэвэрлэн. Манай хүний таск нь. За манай миний таск нь болохоор хоолыг бэлдэж өгнө. За энэ ингээд манай балконы хэсэг байна. Тэгээ манай муурнууд ийшээ орж ирээд бидсаад ячдаг. Тэгээд гадагшаа гардаг болохоор балконы цонхон горхоо болохоор энд агарлаад бас ингээд байждаг. Тэгээд ерөнхийдөө ихэнх хүмүүсийн өглөө бол кофеноос эхэлдэг бол миний өглөө бол муурны нойл цэвэрлэхээс эхэлдэг байгаа. Хоёр муур өгдөг болохоор нойлыг нь өдөр болгон цэвэрлэхгүй болохгүй. Тэгээд ажлаас төрүүлж орж ирсэн л мууртай одоо болно. Ороод ирэхээр ингээд хүүхч ингээд хөлрөө ингээд мацаад тэрвэрлэх гэж байдаг. Ингээд хоёр савруугаа гэдэг дэш нөргөөд тэрвэргээ ингээд шаардаад. Тэгэл орой орж ирээл хоол усыг нь сольж өгөөл. Тэгэл энэ хоёртой жоохон тоглол. Заримдаа жоохон уц муцаа оролдоод ингээд тоохгүй байвал өөрөөсөө ингээд тоглоом зугаа хүрээд ирдэг. Намайг анхаар гэдэг амар. Намайг хаар наттай тоглол гэдэг. Өөрөөсөө тоглоом байгаад ирэнгүүт хөрдөөд яана тоглох гэсэн юм уу тэгээд тоглол тий. Би ерөнхийдөө галаадас явахаараа ингээд муурандаа элдэн юм авчрах амар дуртай. Тэгээ Halloween-аар үнсгэн гээд ингээд хөөх юмнэр амар их авчиртیں۔ Тэгээ хамгийн ганган нь олноо бас ингээ Halloween-аар. Ер нь мууртай болоод манайх анх нөгөө түрээсээ 3 байранд байдаг гэсэн. Тэгээд хоёулахнаа жоохон хүүтэн үндий гэр байсан тий. Хүүтэн үндий байсан. Тэгээд
хоёр мууртай болсон чинь амар тийм гэрийн уур амьсгал амар өөр болсон бол их мэдчихсэн. Тэгээд нөгөө муу юм хөөдөг гэдэгт үнэн ч юм уу гэж амар итгэж мэддэг. Манай хоёр чинь ер нь бол муу юм сайн үргээдэг гэдэгт амар итгэдэг. Тэгээ манай ажил тийм байрыг зарна, машиныг зарна. Амар ажилтай хоёр манай хоёр. Бид хоёрын хувьд хоёр мууртайгаа хамт бүтээсэн одоо нэг сэтгэл тоногсон гоё мөчх юм бол бид хоёр сая хурмын байсан 23 оны 10 сарын 17 өдөр. Тэгээд хурмынхаа өдөр бид хоёр муураа бас хурмынхаа энэ үйл ажиллагааны нэг хэсэг болгож оролцуулах сонирхолтой байсан учраас бид хоёр ярилцж агаад хоёр муураараа бүгжээ авчруулъя гэж хэлсэн байгаа. Гэрэл өслийнхөө өслөж байгаа газараа ингээд шилийн юм гэрэлтэй зам дээр бит хоёр юм хүүхдийн тоглоомын Ferrari машин байдаг шүү дээ, тий. Удирдлагатай. Тэрэн дээр ингээд суулгаж жагаад тэгээд бит хоёр муураа уйцсан заяа бүр машинаас нь. Тэгэн үсрээ гарсан чи нөгөө машинаас татагдаа багалзуурдаж малзуурдаж амар хэм төсөөлсөн байхгүй айгаад яана яах вэ болох уу байх уу гэ бүр Б план ботсон нэг эрэгтэй хүүхэд суулгаад бүгд авчирээ гэд. Тэгтэл би бүр ингээ муур манай хоёр чадна гэл тэрэндээ амар итгэлтэй муураа тэгэл тавьсан тий. Тэгэл Бургандаа найдаад тэгээд хоёр муураа тэгээд машин дотор тавьсан чи хоёул амар мэдэрсэн яг толгоо гаргаж ирээд бүр сайхан надаага хитсэн амар хөргөөсөн тэгээд тийм бахархууштай сэтгэл амар үлдсэн тийм юм байлаа. Ер нь ингээд хоёр муур маань ингээд байхгүй байх ч юм уу одоо эсвэл гэртээ биш өөр газар ингээд би байж хаад зарим ингээд энэ тэнд ингээд жоох юм нүдний болон нэг юм хөдөлж байгаа юм шиг ингээд харахаар хийж үйч байдаггүй ингээд муур ингэ тэнд ингээд явсараа нүдний амар тасцсан. Тэгээ нэг муур байхгүй болохоор нэг гэр юм хоосоо өрөх гэж байгаа юм шиг нэг юм хөдлөх ёстой юм шиг нэг юм цанц бүр тасцсан байдаг. Тэгээ ингээд дөрүлээ ингээд хамт байхаараа амар гоё байдаг. Тэгээд орой морой унтахтай хүртэл ингээд дөрүлээ нэг орон дээр ингээд энэ хоёр ингээд нэгээр ингээд бит хоёрын хөлн дээр ч юм ингээд тойрч унтаад тэгээд энэ хоёр бол бит хоёрын бас тодорхой хэмжээний жаргалын нэг хэсгийг, аз жаргалын нэг хэсгийг бол бүрдүүлж өгдөг. Сэнэглэх. Одоо гэр бүлийн салшгүй нэг хэсгүүд болж байгаа гэж мэдэрдэг. Тэгээд хариуцлагатай эзэн байцгаагаарай гэж уриалмаар байна. Байцлага хэлэхтэйгээл шууд астаас оройхоо ажлыг. Астаас оройхоо ажлыг яриад байгаа. Univision-тэй хамтдаа жаргалтай.